Асуудлын дарааллын дагуу нэгдүгээр асуудал Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн тухай танилцуулгыг хийн үү хэмээн нийслэлийн ерөнхий архитектор төгсдөлгөр таныг эндэрт урьж байна. За Улаанбаатар хот 2040 хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний танилцуулгыг эхлүүлье гэж бодож байна. За агуулгын хувьд бол бид удирдгал, эдийн засгийн төлөвлөлт болон архитектур, инженерийн дэд бүтцсэн 4 хэсгээс бүрджээ. За та бүхэнд урьдчилан болгоод хэлэхэд Улаанбаатар 2040 маань суурь шинжилгээ судалгааны ажил маань 2018 оноос 2020 онд хийгдсэн байдаг. За тэгээ 2018 онд болохоор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор бас дэмжсэн гэсэн ийм мэдээлэлтэй байгаа. За тэгээ бид хот тосгоны эрх зүйн байдлын хуулийн нэмэлт өөрчлөлт тэг холбогдуулаад за мөн 20 минутын хот гих зэрэг энэ өөрчлөлтүүдэд холбогдуулаад бид нэмэлт ажлын даалгавар аваад 2024 оны 11 сарын 15-нд нэмэлт ажлын даалгаврын дагуу 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бол дахин тодтогдол хийсэн байгаа. За тэгээ сая өмнөх 7 хоногийн баасан гарагт засгийн их хурал дүргэн мэдүүлээд хэлэлцүүлэх хэсэг юм бол дэмжигдсэн байдлаар ийм явцтай явж байна. За үзэл баримтлал зорилтуудын хувьд гэх юм бол иргэдийн санал оролцоотойгоор иргэдийн тодорхойлсноор бол амьдрахад таатай байгаль орчинд ээлтэй ухаалаг цог цамхон хот болгон хөгжүүлнэ гэж тодорхойлсон байдаг. За 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө маань нийт 6 зорилгоудтай. За тус бүр 6 зорилгууд маань за тогтвортой байна, идэвхтэй, тасан зохицож чадвартай, за хүртээмжтэй, хэмнэлттэй цог цамхон хот байх юмаа гэсэн ийм зорилтуудтай гар боловсруулагдсан байна. За Улаанбаатар хот аль та бүхний сайн мэдж байгаа шүү улсын их хурлын 72 дугаар тогтоолоор улсын зэрэглэлтэй 2 хот, орон нутгийн зэрэглэлтэй 14 хот, дагуул 3 хот болсон байгаа. За үүнээс онцлоод хэлэхэд бол Агро Сити болон Налуу ухаа эдийн засгийн тусгай бүсүүдтэй байгаа. Агро Ситийн хувьд эдийн засгийн тусгай бүс нь хүн сүдэн аж ахуй. За Налаах нь бол барилга байгууламжийн ийм эдийн засгийн тусгай бүсүүдийг бол тус төлөвлөсөн байна. За эдийн засгийн төлөвлөлт талаас Улаанбаатар таталцал нөлөөллийн бүсийг бол нийт 5 бүсүүдэд хуваасан байна. Баруун хойд, өмнөд, зүүн хойд, зүүн өмнөд гэх орон нутгийн 6 хөгжлийн төвтэйгээр төлөвлөж өгсөн байна. За бүсийн орон зайн төлөвлөлт Хамрах нутаг дэвсгэрийн хувьд бол нийт 470,444 га газар нутаг дэвсгэртэйгээр Хамрах нутаг дэвсгэрийг бол тодорхойлсон байна. За хөгжлийн тэргүүлэх чиглэл Улаанбаатар бүсд бол саяны хэлсэнчлэн за эдгээр тусгууд болоод бусад агуул хотуудыг бол төлөвлөж өгсөн байна. За Улаанбаатар хотын хүн амын төлөвлөлтийн хувьд бол бид Алсын хараа 20 хансаадын хүн амын тооцоонуудтай бол бас уялдуулаад нийслэл хот гэхэд хот маань 2040 он гэхэд бол одоо нэг 2,89,000 хүн амтай байна гэж төлөвлөсөн байна. За үүнээс онцлоод хэлэхэд дагуул хотуудад буюу шинээр төлөвлөж байгаа энэ Хүннүү хот за бусад агуул хотуудад 405,000 хүн суурших юм а тэнд ажлын байр нэмэгдүүлнэ, хүн амыг тийш нь төвлөрүүлнэ гэсэн ийм ерөнхий зорилттой байна. За эдийн засгийн төлөвлөлтийн хувьд бол ажиллах хүч болон хөдөлмөр эрхлэл за тэгээд 2040 он гэхэд бол үйлчлэгээ ер нь голсон байдаг учраас энийг ерөнхийдөө өргөжлүүлэн үйлчлэгээний салбар болоод дундад цалин за энэ ажлын байруудыг дагуул хотуудад хөгжүүлснээр нэмнэ гэсэн ийм төлөвлөлттэй. За эдийн засаг талаас энэ орон зайн төлөвлөлт талаас хамгийн ихэнд танилцуулах хэсэг бол байгаль орчны төлөвлөлт талаас битгэд бас энэ 2040 төлөвлөгөөнд бол нилээдгүй ач холбогдлогоо төлөвлөсөн байгаа. За үүнээс онцлоод хэлэхэд бол нийт экологийн коридор 3-ыг за ан амьтан дамжин өнгөрөх гүүрэн гарц болоод нөхөн гарцуудыг бас мөн төлөвлөж өгсөн байна. За тэгээд хот байгуулалтад бас дахиад нэг яригддаг ногоон бүсээс гадна цэнхэр дэд бүсээс бас ач холбогдолтой байдаг. Тэгэхээр энэ цэнхэр дэд бүсээрээ бид одоо булаг, нуур, тойрон, рашаан, за усны газар бүхий нэмэлтээр 33 гол горхийг бол одоо энгийн хамгаалтын бүсийг тогтооно гэсэн юм төлөвлөлттэй. За хот байгуулалт талаас хот байгуулалтын үйл ажиллагаа буюу за хот байгуулалтын үйл ажиллагаа дотроо хэвээр хэдийг хадгалж шинжилж үлдээхийн синер хаан суурьшил үүсгэх за дахин төлөвлөлтийн хөгжүүлэх хэсгүүд болон гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах гэсэн
ийм байгууллагын үйл ажиллагаануудыг бол маш тодорхой байдлаар гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр хот байгуулалтын үйл ажиллагаа бол нэг 44 мянган га газараас бол нэг 18 мянган га газарт явна гэсэн ийм төлөвлөлтөөр гарсан байна. За 3.3 дээр энэ нутаг дэвсгэрийн бүсчлэлийг бас бид маш тодорхой гаргаж өгсөн байгаа. Өмнөх оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнөөс бол энэ бүсчлэлийг бол маш нарийн хийж өгснөөрөө асар онцлогтой болж гарсан байгаа. За нутаг дэвсгэрийн үндсэн 5 бүстэй. За дэд бүсгүүд 16 дэд бүсээс үүсэж байгаа энэ бүсчлэлийг бол бид Улаанбаатар хотынхаа 44 мянган элбэр газрын хил дээрээ бол тодорхойлж өгсөн байгаа. За бүсчлэлийг яриад ирэхээр дараагийн бүсчлэлийн дүрм гэж энэ чухал бас хот байгуулалтын. За энэ дээр бүрчлийн дүрэн болох FAR буюу давхар талбай харьцаа болон барилга бүрхцийн харьцааг бол бас яг үеигээрээ маш тодорхой болгож өгсөн байгаа. Ингэснээрээ бид нягтрал буюу төвдөө одоо ингээ шамбаарлаад байгаа Улаанбаатар хотыг аль болох задлж өгөх, за барилгачдыг бас мөн хянах боломжтой байдлаар энэ хоёр үзүүлэлтүүдийг бол маш тодорхой болгож өгсөн байна. За бүрчлийн дүрмээр мөн хот байгуулалтын үндсэн болон дэд бүсүүдэд зөвшөөрөх барилга байгууламжуудыг бол харгалзан хүснэгтэр дараагийн слайд харгалзан хүснэгтэр оруулж өгсөн байгаа. За энэ бол өмнө урд хойгч хийгдэж байгаагүй бас юм хот байгуулалтын ийм онцлог төлөвлөлт болж өгсөн байгаа. За уран зайн төлөвлөлтийн хувьд бол мэдээж 14 хоттой уялдуулаад бид бол 14 нутгийн зэрэгтэй 14 хотын төв дээрээ 20 минутын концептыг бариад за дэд төв 42 хорооллыг бол мөн төлөвлөж өгсөн байна. Хот бүр өөрийн гэсэн онцлогтой. За хүн гааны хувьд бас мэдээж төвийн хэсгээрээ хотжилт илүү дэд буцаад байгаад бий болсон байгаа учраас энэ дээр бас тодорхой хэмжээгээр хязгаарлалт өгөх. За бусад энэ сонгон хайрхан, толгойд, амгалан, буян тухай, яармаг гэх зэрэг хэсгүүдэд бол хүн амыг илүү төвлөрүүлнэ гэж ингэж төлөвлөсөн байна. За 42 хорооллын төлөвлөлтийг бас мөн харуулж өгсөн байна. За зам тээврийн төлөвлөлтөөр голчлоод хэлэхэд өмнөх төлөвлөлтүүдийг бодвол бид замын норм нөрмийг бол маш тодорхой хэмжээгээр шинжилсэн байгаа. За нийт уртыг бол 2 дахин нэмэгдүүлнэ буюу 2040 он гэхэд бол 1200 км хэвтэй болон босоо технологийн нийт 20 ийм зам байгуулна гэсэн. Ингэснээрээ бид автозамын сүлжээний уртыг бол 110%-аар нэмэгдэх юм байна. За нийтийн тээврийн хүчин чадлыг мөн автозамын ачааллыг бол тус 50-40%-аар нэмэгдүүлнэ, буруулна гэсэн ийм төлөвлөлттэй байна. За тэгээд зам тээвэр дээр хамгийн голчлоод хэлэхэд бол энэ дээр одоо 1 жил гаруйгийн хүчин хөдөлмөр бол бид симуляцийг бол хийсэн байгаа. Нийт 40 гаруй симуляц хувилбарыг тооцоолсны үндсэн дээр бол за төгжрлийг яаж бууруулах вэ гэсэн цогцоор л хэрэгжүүлж хот төлөлтийн энэ арга замуудыг авч төгжрөл буурна гэсэн ийм төлөлт гарч ирсэн байгаа. За та бүхний харж байгаачлан төгжрлийг бол хурдаас гадна VCR гэдэг үзүүлэлтээр хэмждэг. За нэг бол хэвийн 2024 онд бол нэг нь бол 1.4 буюу ачаал бол маш их байгаа. За энийг бол хэвийн хэмжээнд оруулахын тулд 2040 онд 0.8 болгохын тулд орон зайн бүсийг сайжруулна. За автозамын сүлжээг бол нэмэн нийтийн тээврийг сайжруулах, логистикийн системийг бас бий болгох ёстоймаа гэсэн ийм төлөвлөлтүүдийг бол харуулж байна. За тэгээ мэдээж төгжрлийг бас шийдэх дахиад нэг арга бол энэ ерөөсөн цогц арга хэмжээнд нийтийн тээврийн төлөвлөлт гэж байдаг. За нийтийн тээврийн төлөвлөлт бид метро, LRT, за BRT болон за одоо барилгын угсралтын ажил явуулж байгаа дүүжин тээврүүдийг бас мөн төлөвлөж оруулж өгсөн байна. За ногоон байгууламжийн төлөвлөлтөөр бас бид нэлээдгүй анхаарал төлөвлөлтүүдийг бол харуулж өгсөн байгаа. За энэ дээр ногоон байгууламжийн ангилал буюу одоо бид бүхний сайн мэдсэн сургууль цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны хорооллын дунд байдаг ногоон байгууламжуудыг бол ерөөсөө стандартад нийцүүлэх ёстоймаа хязгаарлалт бүтээл зориулалтын гэж нэрлэдэг энэ ногоон байгууламжуудыг бол нэмэх шаардлагатай маа. За мөн тусгай зориулалтын гэж нэрлэгддэг ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон голын эргэл дээрх ногоон байгууламжуудыг бас нэмэгдүүлэх мөн хотын дүүргийн бичил цэцэрлэгт хүрээлэнгүүдийг бол бас тус 2024 он болон 2040 он гэхэд хэдийн хэмжээтэйгээр нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэснээрээ бид 24 онд бол нэг хүн ногдож байгаа ногоон байгууламжийн хэмжээ 8 м2 гэдгийг 2040 он гэхэд бол 35 м2 хүргэнэ гэсэн ийм төлөвлөлт байна. За инженерийн дэд бүтцийн хэсгийг бол ерөнхийдөө товч байдлаар танилцуулаад явъя гэж бодож байна. За энэ дээр зам талбайн борооны ус зааварлах шугамын төлөвлөлтүүдийг бол яг гол замуудаараа бол ерөнхийдөө хийж хийнэ гэсэн ийм төлөвлөлт байна. За санхүүмжийн төлөвлөлтөн дээр бол онцлоод хэлэхэд бол нийт 2024 онд бол усны хэрэглээ бид одоо ер нь 100% гүний усны хэрэглээ байдаг. Энийг 2040 он гэхэд за нийт усны хэрэглээний 25% нь гадаргын ус, 23% нь бол цэвэршүүлсэн усаар бол хангана гэсэн ийм төлөвлөлттэй. Энэ дээр онцлоод хэлэх нэг том төсөл бол одоо манай туул нэг төсөл байгаа. За тэгэхээр энэ төслийг хэрэгжүүлснээр нийт усныхаа энэ гадаргын усны 25% бол бүрэн хангах боломжтой гэсэн ийм ач холбогдолтой төсөл байгаа. За ариутгах татваргын төлөвлөлт
дээр мөн бид бие даасан хариуцах татваргын систем, за шинэ төв цэвэрлэх байгууламж болон морингийн даваа харгуй орчмын цэвэрлэх байгууламжуудыг бол одоо өргөдөх шинжлэх шаардлагатай гэсэн энэ төлөвлөлтүүд бол гарч ирсэн байна. За дулаан хангамж дээр бол ерөнхийдөө товчлж хэлэхэд бол эрчим хүчний хэмнэлтийг бол бид бий болгох ёстой маа буюу төвлөрсөн дулаан хангамжийн болон хэсэгчсэн бие даасан дулаан хангамжийн бүсгүүдийн бол эрчим хүчний хэмнэлтийг шаажруулах ёстой, дулаалгах шаардлагатай гэсэн ийм бодлогыг баримталж байна. За мэдээж их усүрийн өргөдүүлгийг бол хийх шаардлагатай. 2024 оны Улаанбаатар хотын дулааны ачаал 2040 он гэтэл дунджаар нэг 22 дахин их буюу 7480 мегабайт хүрэх учраас за төвлөрсөн дулааны их усэр, хэсэгчсэн дулааны их усэр болон сайжруулсан амны суусны хорооллын бусад хэрэглэх за бие даасан их усруудыг бас бид нарийн төлөвлөж өгсөн байна. За 4-10 дээр та бүхний харж байгаачлаа энэ дээр амны суусны хороолол болоод чөлөөлөх газруудыг бол маш тодорхой болж өгсөн байгаа. Ерөнхийдөө манай концепт бол чөлөөлөх газрууд дээр айл гэр хороолт амьдарч байгаа буюу одоо манай төлөв дээр бол амны суусны хорооллыг бол ерөнхийдөө чөлөөлөөд за нарны панелуудыг суулгах шаардлагатай гэсэн ийм төлөвтэй байна. За тэгээд амны суусны хорооллын бол хийн болон ногоон суусны төслөөр 50,000 өрх бол 2040 он гэхэд амьдрах юм аа. Үүнээс сэргээгдэх эрчим хүчээр болон хэн түлшээр бидээсэн байдлаар одоо хангах юм аа гэсэн ийм төлөвлөлт байна. За цахилгаан хангамжийн төлөвлөлтөн дээр бол онцлоод хэлэхэд бол цахилгааны их усүр бол бүр бараг 5 дахин нэмэгдэж байгаа Улаанбаатар бүсийн хэмжээнд шүү. За Улаанбаатар бүсийн хэмжээнд онцлоод хэлэх төслүүдийн хувьд бол Багнуурын 400 мегабайт, за Кайсан болон баг хангаар түшгэлсэн энэ өндөр хүчтэлийн цахилгаан станцуудыг бол бид төлөвлөж өгсөн байгаа. За ингэснээрээ 500-ын шугам, за 220, за тэгээд Улаанбаатар бүсээсээ Улаанбаатар хотоо хангана гэсэн ийм төлөвлөлт гарч ирсэн байна. За сэргээгдэх эрчим хүчний төсөлтөөр бол бас бидний лидгаш бүгдл өгөөд энийг бол нэг 2040 он гэхэд бол 30% сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн ийм төлөвлөлтийг бол гаргаж өгсөн байна. За хийн хангамжийн төлөвлөлтийг бол Улаанбаатар бүсийн хэмжээнд бас бид бас гаргасан байна. За энэ дээр болчлоод онцлж хэлэхэд бол одоо Улаанбаатар хотын маань шин зүүн мод болон банк хангаа хэсэгт бол 2 том хийн агуулах төлөвлөөд за түүнээсээ за холбоосоор Улаанбаатар хотыгаа ерөнхийд нь өндөр даралтын хийн дунд даралтын хийн энэ түлшний шугамудаар хангана гэсэн юм төлөвлөлтийг бас мөн харуулж өгсөн байна. За мэдээлэл холбооны төлөвлөлт бол ерөнхийдөө суугчлалын байгууламжийг бол бид 2040 он гэхэд бол бас нэмэгдэх шаардлагатай, шилэн кабелийн сүлжээг бас нэвтрүүлэх шаардлагатай гэсэн ийм төлөвлөлтүүд гарсан байна. За хөрөнгө оруулалтын тооцооны хувьд гэх юм бол за томсгосон төсвийг бол бид Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад бол нэг 243 их найд хамгийн сүүлийн хугацаа гүйлгээрээ 243.9 их найд төгрөг шаардлагатай хөрөнгө оруулалтаар бол гаргасан байгаа. За үүнд бол 2 үйл ажиллагааны хөтөлбөр харуулж өгсөн буюу 2025 оноос 31 он, за 31-ээс 40 он гэж 2 хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэмжээг бол гаргасан байгаа. За бүтээн байгуулалтын дээр ерөнхийдөө улсын төсөв болон хувийн хөвшлэр тус төсвүүдийг 59%, 41% гэдгээр гаргаж өгсөн байгаа. За та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа. За хуралдааны дэгийн дагуу 14-12 заасан дэгийн дагуу танилцуулгатай холбоотой асуулт саналт цуг явна. Асуулт саналтай төлөөлөгч авъя. Асуулт саналтай төлөөлөгч. За нөгөө ярих төвчлөрөн дээр нэг даран зөндөө төлөөлөгч. Хоёр дарах юм бол нэр нь байхгүй болно. За ингээд нэрс гарч ирж байгаа. 3, 6 төлөөлөгчөөр таслалаа. Оюун зул төлөөлөгч. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За энэхүү бодлогын бичиг баримтыг 2020-24 оны нийслэлийн иргэдийн хурлын чуулган дээр бас өмнө одоо танилцуулж исэн. Тухайн одоо бодлогын бичиг баримтыг боловсруулсан баг бүрэн бүрэлдэхүүнээр орж ирж бас мэдээлэл өгч исэн. Тэгэхээр бол тодорхой ойлголт биднэрт бол байна. За бүхэлд нь энэхүү бодлогын бичиг баримтыг төлөөлөгчийн хувьд дэмжиж байгаа. За энэ дотроос нэг тодруулж асуух хэд хэдэн зүйл байгаа. Энэхүү одоо бодлогын бичиг баримтын маань гол зорилго бол ерөөсөө л нийслэлийн иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх юм байна гэж би ойлгож байна. За энэ дотроо байгаль орчны асуудал, бидний амьдрах орчны асуудал бол нэн тэргүүний зорилт нь байх юм байна гэж энэхүү бодлогын бичиг баримтнаас харагдаж байна. Тэгэхээр би энэ тал дээр тодорхой 3 зүйл асуумаар байгаа. За нэгдүгээрт одоогоор нийслэлийн нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 8 м квадрат байна гэж та сая хэллээ.
Би андуураагүй бол 6 м квадрат байсан нэлийн 2 м квадратаар огцом нэмэгдчихсэн байна. Тэгэхээр энэ тоон дээрээ та бас нэг анхаарч үзээд энэ тоогоо нэг нэгтлаарай. За тэгээ энэ тоог одоо 35 м квадрат хүргэнэ гэдэг бол маш их хөдөлмөр, маш их хөрөнгө, мэрэгжлийн баг хэрэгтэй, төлөвлөлт хэрэгтэй. Тэгээ Монгол улс чинь өөрөө эрсдэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралтай, ногоон байх хугацаа нь мод тарих ногоон байгууламж бүтээх байгаль орчин руугаа ажиллах хугацаа нь ердөө 3 сар л байдаг штэ. Тийм болохоор энэ одоо төлөвлөлтөн дээр маш их анхаарах шаардлагатай. Тэгэхээр энийг санал болгож хэлээд асуух асуулт маань 2020-с 2025 оны нийслэлийн төсөв дээр байгаль орчин руу, нийслэлийн ногоон байгууламж руу эдгээр одоо чухал зорилт руу чиглэсэн хөрөнгө оруулалт хангалттай байгаагүй. Үүнийг маш олон талаас нь одоо тайлбарлаж ирсэн. Тэгэхээр цаашд энэ хөрөнгө оруулалтыг бид нэмжиж энэ одоо том тоондоо хүрнэ. Тэрнээс яг өнгөрсөн 4-5 жил шиг ийм бага хөрөнгө оруулалт тавиад за мөн харьяа байгууллагууд нь ийм итгэхгүй ажиллах юм бол бид энэ зорилтондоо хүрч чадахгүй. Тэгэхээр энэ байгаль орчны асуудал дээр тавьсан зорилтоо ямар одоо суур бодлогоор дэмжиж ажиллах юм бэ гэдгийг тодруулж асуумаар байна. Мөн эдийн засгийн хувьд ямар төлөвлөлтийг одоо гаргаж ажиллаж байгаа гэдгийг тодруулмаар байна. Зөвхөн нийслэлийн төсвөр бол бид нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг яагаад ч 20 м квадрат 30 м квадрат хүргэж чадахгүй нэгдүгээрт. За хоёрдугаарт цэнхэр дэд бүтцийн асуудлыг ярьлаа. Энэ бол маш чухлаа. Өнөөдөр нийслэлийн иргэд хэрглэж байгаа хэрэглээний усны 92% нь гүний ус бид хэрглэж байгаа. Нэг хэсэндээ 2% нөөцийнхөө тэр гүний усны нөөцөөс л хэрэглээд байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар усны асуудал дээр анхаарахгүй бол магадгүй 10 жилийн дараа, 20 жилийн дараа нийслэлийн иргэд цэвэр усгүй болох юм аюул нүрэлсэн гэдгийг мэрэгжлийн байгууллагууд байнга сануулж байгаа шүү дээ. Тэгэхээр саарл усны хэрэглээг нэвтрүүлэх шаардлагатай, мөн одоо цөөрмийг олноор нь байгуулах шаардлагатай. Энийг мэрэгжлийн эрдэмтэн судлаачид хэлсэн баг. Тэгэхээр энэ дээр одоо ямар бодлого, үйл ажиллагаанууд төлөвлөж байгаа вэ? Саарл усны хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх гэж байгаа вэ? Хотод хэдэн цөөрөн байгуулж ажиллах гэж байгаа вэ гэдэг дээр бас тодорхой мэдээлэл авахыг хүсэж байна. За дараагаар нь бид жилдээ нийслэлчүүд дунджаар 2 сая гаруй тонн хог хаягдлыг энэ хотоо тойрсон хідэн одоо цэгүүд рүүгээ ачуулж байна. Үүнийхээ одоо 50%-ийг ч бид нэр дахин боловсруулж чадахгүй байна. Тэгэхээр энэ хогны асуудал бол хогийг дахин боловсруулах асуудал бол яа харахгүй бидний тулгамдсан асуудал мөн. Тэгэхээр энэ тухай бас өмнөх бүлгийн хурал дээр ч тодорхой мэдээлэл өгөөгүй, сая ч өгсөнгүй. Тэгэхээр энэ дээрээ бас нэг дэлгэрэнгүй тайлбар мэдээллийг нийслэлийн иргэдэд өгөх шаардлагатай гэж би харж байна. За дараагаар нь 5 дахь асуулт. За цуслангийн асуудал бол хотод замбараагаа алдсан. Өмнөх 4 жилийн чуулган дээр би байнга хэлдэг байсан, газрын албанаас танилцуулга мэдээлэл сонссон, гэвч дөрвтэй ажил арга хэмжээ ерөөсөө хийгээгүй. Тэгэхээр цуслангийн бүсээ зэгсэлгүйгээр бид нар байгаль орчны асуудал, хотын одоо энэ ойр орчмын төлөвлөлтийн асуудлыг хөндөх ямар ч боломжгүй. Нэмэлт 1 минутаа авна шүү. Тэгэхээр энэ цуслангийн бүсээ хэрхэн зэгцэлж 2040 он хүртэл энэ хөгжлийн төлөвлөгөөнд оруулж байгаа тухай бодиттой ямар ажлуудыг төлөвлөж байгаа тухай тавсан мэдээлэл өгөөч. За дараагаар нь хот тойрсон оршуулгын газрууд маш их байгаа. Энэ бол хүний одоо амьдралын зам ёсны асуудал. Тэгэхээр энэ оршуулгын газруудыг ногоон байгууламж болгох, цэцэрлэг түрээлэн болгох болон одоо буян ном талаасаач, шашин зан үйл талаасаач, шинжлэх ухааны талаасаач хот бас бодлогын болон бодиттой ажлуудыг хийгээд эхэлсэн. Гэхдээ энэ ажил ямар төвшөнд явж байгаа талаар мэдээллүүд бол харьцангуй бага яваад байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас ямар бодлого баримталж үйл ажиллагаанууд, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гэж байгаа вэ гэдэг тал дээр бас та тодорхой мэдээлэл өгөөч. Ерөнхий архитектор төгсдөлгөөр хариулъя. Төлөөлөгчийн оюун төлөөлөгчийн асуултанд хариулъя. За нийлээдгүй асуулт асуулаа нэгт байгаль орчинд холбоотой асуултууд асуулаа. За ногоон байгууламж дээр дундаж за бид энэ нөгөө гэр хорооллыг оруулаад за барилгачийн хэсгээ дундчлаад бол 8 м квадрат гэж гарсан байгаа. Ерөнхийд нь 14 хотоо харьцуулж бас харсан. Төвийн хэсэг буюу Чингэлтэй, за Скотер хотуудад бол нэг 80 м квадраттай.
толгойд амгалан Сүхбаатар болоод ирэхээр 4 м квадраар зарим хэсгүүдэд бүр 0 руу хүрэх хэмжээнд ийм дунжиж үзүүлэлтүүд бол гарч ирсэн байгаа. За үүнийг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалт талаас нь асуулт илүү чиглэлээ гэж ойлгож байна. За ногоон байгууламж дээр төр хувийн хөвшлөлөөр үндэслээ зөвхөн төсвийн болон нийслэлийн төсвөр төрийн болон нийслэлийн төсвөр биш мөн хувийн хөвшлөлөөр энэ ногоон байгууламжуудыг бол байна гэсэн ийм төлөлтүүд бол харуулж иж байна. Ногоон байгууламж дотор 3 ангилагдж байгаа гэдгийг бол бас сайн презентацийн дээр би тодорхой хэлсэн байгаа. За үүн дээр бичил, за дүүргийн чанартай, улсын чанартай, хотын чанартай одоо том ногоон байгууламжуудыг бол төр хувийн хөвшлөөр хийх бол бүрэн боломжтой гэж харж байгаа. За сургууль цэцэрлэг болон эмнэлгийн ногоон байгууламжуудад ерөөсөө л стандартаа давж мөрдөх юм бол одоо бид өмнөх одоо засаг дарга маань одоо ажлаа авснаас хойш бас нэг хот байгуулалт дээр том өөрчлөлт гарсан нь бол 70-30 харьцааг бол 60-40 харьцаа буюу барилгын тухайн эдэлбэр газар дээр барилга байгууламж барих байгаа иргэн өөрөө 40% нь нийтийн эдэлбэр газар байдлаар ногоон байгууламжийг төлөвлөнө гэсэн ийм өөрчлөлт бас орж ирсэн байна. Тэгэхээр энэ эдгээр харьцааг бариад одоо бас хот байгуулалтын маань төлөвлөлт бол орж ирж стандартаа барьсны дагуу хязгаарлагдмал зориултын за энэ ногоон байгууламжуудыг бол бас төлөвлөх боломжтой гэж харж байна. За дараагийн дээр нэг онцлоод бас хэлэхэд бид Шанхайгийн зураг төслийн институттэй манай зураг төслийн хүрээлэн маань бас хамтарч ажиллаад туул голын эрэг орчмын энэ ногоон байгууламжуудыг төлөвлөх зураг төслийн ажилд бол ажлаа ерөнхийдөө эхлэж явж байна. За мэдээж гэрээ хэлэлцээр хийх шаардлагатай гэсэн үйл процессууд байгаа боловч ерөнхийдөө таны сайн хэлж байгаа ашлан энэ эрс дэс уур амьсгалтай Улаанбаатар хотод бол бидэнд бол ялч туршлага татж байгаа. Тэгэхээр ландшафтын инженер одоо архитектурын гаднаас тусламж авах за мөн би ажлааснаас хойш бас Туркийн хүмүүстэйс уулзсан байгаа. Туркийн ногоон байгууламжийн мэргэжүүлэлтээс уулзсан байгаа. Тэгэхээр яг энэ хасах 30-40 дургадаг ногоон байгууламжуудыг бол бүр яг туршилтаар Монголд Улаанбаатар хотод нэг газар орчимд бас үржүүлээд суулгая гэсэн ийм ажлууд бас яригдаад явж байна. Тэгэхээр хөрөнгө оруулалт талаас бол бас бид яг нэгэн одоо нөгөө хайрцаг баригдаад төр хувийн хвшлэр бас хийх боломжтой гэдгийг ингэж дуулгая. За хоёр дахь асуулт нь цэнхэр дэд бүтц цэвэр усны хангамжийн талаар ярьлаа гэж ойлгож байна. За тэгээд өмнөх танилцуулган дээр маш тодорхой дурдсан буюу 50%-ийг бол гүний хангамжаа цэвэр усаар бол хангана гэсэн ийм төлөвлөлтөд 2040 он гэхэд за тэгэхээр энэ дээр маш онцлоод хэлэх төсөл бол туул усан цогцлбор төсөл маань дангаараа хэрэгжснээрээ буюу 45580 гаад бол бид гадаргын усаар бас гүний ус ундны усыг бас хангах боломжтой. Тэр нь 25 хүртэл хүрэх буюу ганцхан энэ төсөл хэрэгжснээр л бид гадаргын усаар одоо 25 хүртэл 2040 он гэхэд 25%-аа бол одоо хангах боломжтой болох юм а. Тэгэхээр энэ төсөл бол маш шаардлагатай бид хэрэгжүүлэх шаардлагатай гэж харж байгаа. За зөвхөн ундны ус гэлтгүй тул усан цуслбар хэрэгжснээрээ бид бас одоо энэ үерийн аюулыг бас сэргийлэх боломжтой гэсэн юм төсөл байгаа. Мөн цаашлаад сэргэлт гэрчим хүч хүртэл одоо үйлдвэрлэх боломжтой тэзүүн хийгдээд 3 байршил дээр одоогоор тэзүүн гарсан байгаа. Ерөнхийдөө нэг байршил ерөнхийдөө тогтож байгаа гэж харагдаж байгаа. За 3 дахь асуулт нь цуслангийн бүс байсан болов би орхитуулбал та хэлээрэй. За цуслангийн бүс дээр бид шарга мартыг бол дагуул хот болгож төлөвлөсөн байгаа 2040 дээрээ. Тэгэхээр ерөнхийдөө шарга март хот маань цуслангийн бүс буюу одоо өвлийн улирлж амьдрах боломжтой байдлаар хотыг төлөвлөнө. Тийшээ нийгмийн дэд бүтц одоо татнаа. За нийгмийн үйлчлэгийг мөн одоо байршуулнаа, төлөвлөнө гэсэн ийм төлөвлөлттэй байна. Тэгэхээр бид сургууль цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрийн бус байгууллагыг цуслангийн бүстэй бол төлөвлөх байдлаар за хот байдлаар бид харж байна. Тэгэхээр селебрит төсөл маань хамгийн ихний бас энэ төслийг хэрэгжүүлэх гараа байх болов уу гэж бид харж байна. За уршуулгын газар дээр бас яг ерөнхий танилцуулга дээр гараагүй ч гэсэндээ манай тайлбар бичих дээр бол маш тодорхой орсон байгаа. За энэ дээр төр хувийн хвшлэр бас яг нэг амжилттай хэрэгжүүлсэн төсөл бас явагдаж байгаа. Тэгэхээр энэ төслийн дагуу тодорхой хэмжээнд дандаа байгалийн аргаар бид одоо энэ дахиж ногоон байгууламж болох юм төслүүд бас хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа. За баярлалаа. Хуг хаягдал. За хуг хаягдлын менежментийг бас Улаанбаатарын бүс болоод Улаанбаатар хотын хэмжээнд гаргаж өгсөн байгаа. Хуг хаягдал нэмэлт 3 минут. Одоогийн байдлаар бол 98%-ийг нь бол одоо дарж болох байдлаар бид боловсруулж байна 2023 он гэхэд 2% дахин боловсруулж байгаа. Тэгэхээр 2040 он гэхэд бол 24% нь бол дахин боловсруулах буюу хотын хэмжээнд нийт 8% хаягдал
одоо ангилан ялгах төв бол байршуулна гэсэн ийм төлөвлөлтийг бол харуулж байгаа. За аюултай хог төр байршуулах цэг болон устгах цэг. За төвлөрсөн хогийн цэгүүдийг бол тус бас мөн төлөвлөсөн байгаа. За үүнээс онцгойлж бас хэлэхэд бол морингийн давааг 15 мегабайтын хог шатах цахилгаан үйлдвэр, за барилга хог хаягдлыг буулгах, ангилах, дахин босруулах үйлдвэрийг бол бас төлөвлөж өгсөн байна. За оюун зуул төлөөлөгчийн асуултанд нэмэлтээр төрхөө дараах хариулъя. Улс сургуулийн удирдах газрын дарга төлөөлөгч төрхөө. За өдрийн мэнд төргий бүгдд нь би хоёр дахь асуултан дээр нэмээд хариулъя гэж бодож байна. Оюун зуул төлөөлөгч маань нөгөө саарал ус, гадаргын ус хоёрыг одоо нөгөө нэг маягаар асуучлаа. Саарал ус гэдэг маань өөрөө ариутгах татварын сүлжээнээс гарч байгаа усыг дахин боловсруулах усыг саарал ус гэдэг. Гадаргын ус гэдэг нь бол хурын ус болон одоо гадраас тэгжигдэж байгаа усыг бол гадаргын ус гэдэг. Тийм байгуулахаар энэ хоёулаа ондоо. За бид бүхэн саарал усны талаар ямар одоо энэ юун дээр байж байгаа гэж асуусан. Мягны сорилын сангаар энэ жилийн 5 сард 2025 оны 5 сард саарал усанд ашиглагдах одоо юм үйлдвэр орж байгаа. Энэ үйлдвэр маань хоногт 50,000 м3 усыг Улаанбаатар хотын одоо 3-4 дугаар захиргааны станцын хөргүүрийн системд хөргөж ийм одоо зүйл орж байгаа. Энэ маань бол Улаанбаатар хот бол өдөр хоногт 140-өөс 160,000 м3 усыг бол хоногт бол хэрглэж идэг. Тэгэхээр 50,000 м3 усыг бол бид хүн бол саарал усныхаа ингээд эргэлтийг ингээд авахаар бас тодорхой хэмжээний бас нээлттэй зүйлүүд бол харагдаж байгаа. Энэ маань бол бас энэ ерөнхий архитекторын бас танилцуулсан юмнаар бол наривчлаад оруулах юм бол байж байгаа гэж бодож байгаа. За мөн гадаргын ус болон одоо энэ юунуудыг цөөрмүүдийг, хөв цөөрмүүдийг хаана байршуулах вэ? Хаана одоо бий болгомоор байна гэх гэж бид нар эхнээсээ энэ Санзаан бага Баян гэдэг аманд бол нэг цөөрөм хийсэн байж байгаа. За мөн Гачуурт, за мөн одоо энэ горих тэрэлжийн одоо бүсдэр бол 3 байршилдаар хийх одоо юм төлөв явж байгаа. Энэ маань 1970 он, 1980 онд бол Финисийн судалгаа гэж Оросууд бол хийсэн судалгаа гэж байдаг. Сүүлд бол Солонгосууд хийгээд, Японууд хийгээд Солонгосын одоо нэг Тизүү байж байгаа Юншин компани. За тэрүүгээр бол 3 газар гэсэн байршил байж байгаа. Энэ 3 байршил маань туул голын ихэн дээр бол хийгдэхээр ингээд төлөвлөсөн байж байгаа гэдэг энэ төшөөсөлтийг гэж бодож байна. За баярлалаа. Инх жаргалан төлөөлөгч асуулт асууя. За та бүдгийн өдрийн мэндийг хүргэе. Тэгээд 2040 Улаанбаатар хотын ерөнхий бодлогын бичвэрээр одоо энэ ерөнхий төлөвлөгөөт бас болсонд бол сайшааж байна. За тэгээд энэ ерөнхий төлөвлөгөөг харахаар хотын ерөнхий архитектороос бас өмнө би бас тодруулж ирсэн. Энэ 20 минутын хот гэдэг концепцийг одоо хот барьж ажиллах гэж байгаа цааш. Тэгэхээр 20 минутын хот дотор концепцт бол иргэд бол 20 минутын дотор машина унаад яваад байна гэж бодохгүй байгаа. Тэгээд голцоо бол энэ ерөнхий төлөвлөгөөнд маань бол автотеврийн хэрэгслийг дагсан маш том бүтээн байгуулалт одоо төлөвлөгөөнүүдээ бол зурагтай машин гээд дэлгэрэнгүй тодорхойлж өгсөн байна л да. Тэгэхээр явгууныхаа одоо энэ төлөвлөлтийг яагаад энэ дээр яг ингээд бас нэлээд тодорхой байдлаар оруулж өгч болоогүй вэ? Эсвэл араас нь оруулах юм уу? Энэ жилийн үед явгууныхаа замыг яг ямар гол ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. Одоо ер нь бол иргэд хэлж байгаа шүү дээ. Бид нар бол ингээд автотеврийн хэрэгслийг ашиглахгүйгээр явганаар хүрэх газартаа бол ингээд явах боломжууд бол бүрэн байгаа. Тэгэхээр энэ дээр яг хийгдэж байгаа ажлууд бол айгүй тодорхойгүй байна. Тэгээ энэ дээр яг ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ? Эхний асуулт. Дахиад энэ дээр ерөнхийдөө бодлогын бичвэрийн дээр бас зөвхөн автозамаа дагаад хийгдэн гээд оруулаад ирж байгаа юм уу? Яаж? Хоёр дахь асуулт энэ ногоон байгууламжийн хувьд бол энэ шинээр барьж байгуулахын Улаанбаатар хотод энэ газар чөлөөлтийн ажлууд хийгдээд энэ хийгдсэн ажлууд дээр иргэд бас энэ бичил болон шин цэцэрлэг түрээлэнгүүд байгуулах саналыг бол маш их тавьж байгаа. Тэгэхээр энэ дүүргүүд дээр бол энэ ажлууд бас хийгдэх зөндөө гарц гаргалгаа боломжууд иргэдийн сан ажлууд байна. Энэний хувьд энэ жилийн
хувьд яг энэ ерөнхий төлөвлөгөөнд яг хэдэн ширхэг шин цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах юм боломж олцоог нээж өгсөн би. Энэ төлөвлөлт нь бас яг тодорхой харагдахгүй байна л да. Ийм хоёр асуулт. Төгсдөлгөр хариулъя. Хоёр асуулт. Инх жаргалын төлөөлөгч. Нэг инх жаргалын төлөөлөгчийн асуултанд хариулъя. За нэгдүгээр асуулт нь 20 минут хотын хүрээнд явган болон дугуйн замын төлөвлөлтийг ерөнхийдөө асууж байна гэж ойлголоо. За 20 минутын хот ерөөсөө гол концепт нь таны яг хэлж байгаачлан автозам машин гэхээс илүүтэйгээр явган болон дугуйн замын төлөвлөлт дугуйн замаар энэ нийгмийн үйлчлэгийг авах гэсэн ийм концепттэй байгаа. За бид нөгөө товч хураангуй танилцуулга байсан учраас яг энэ хэсэг орхигдсон байна. Тэгэхээр яг бидний нөгөө ерөнхий танилцуулга маань бол 71 хуудас байгаа. Өнөөдрийн миний танилцуулга нэг 40 хэдэн хуудастай болж товчлсон учраас харагдаагүй байх. За энэ дээр гол хоёр ер нь хэлэх зүйл байгаа юм. За нэгт явган зам ер нь өөрөө яагаад ингэж орхигдоод ирсэн бэ гэдээ ингэж хараад үзэхээр автозам л гэж бид ярьдаг байсан болохоос биш гудамж явган хүний зам гэж тусдаа ерөөсөө огт ярьдаггүй байсан байгаа. За энэ дээр хот байгуулалт хотын стандартын газраас бид иж бүрэн гудамж гэдэг энэ бүтэн концепт гаргаад хотын гудамжны стандартыг бол баталсан байгаа. Тэгэхээр зам барихаараа зөвхөн зам барьчдаг биш бүтэн гудамжаар нь төлөвлөх ёстой буюу за 1-р зэрэг, 2-р зэрэг, 3-р зэргийн замуудад ямар өргөний явган болон дугуйн замыг төлөвлөх ёстой юм бэ гэсэн энэ стандартууд бол батлагдсанараа бид яг стандартын дагуу шинээр баригдаж байгаа замууд болон за өмнөх замуудыг бас цасан шинжлэх байдлаар бол явган замуудыг төлөвлөнө гэж харж байгаа. За хоёр дахь нь болохоор 2040 дээр голчилж бидний хийсэн төлөвлөлт нь болохоор зам дагуух биш ийм явган болон дугуйн зам төлөвлөлтүүдийг бас тус оруулсан байгаа. За явган замын төлөвлөлтийг бол одоо нэг 24 он 584 км байгааг 2040 он гэхэд бол 2199 км болгож уртасгах юмаа гэсэн ийм төлөвлөгөөтэй байна. За энэ дээр бол 205 км үргэлжлэх мөн ногоон коридортой байх ёстой. Бие даасан моторт бас тээврийн хэрэгслүүдэд зориулаад мөн дугуйн замын төлөвлөлтийг 2040 он гэхэд бол 1677 км болгож төлөвлөнө гэсэн ийм байдалтайгаар төлөвлөсөн байна. За тэгээд тус 225 өргөнтэй явган зам болон 1.5 метрийн өргөнтэй дугуйн замуудыг бас төлөвлөсөн байгаа. За хоёр дахь асуулт ногоон байгууламж дээрх асуулт байлаа. За ногоон байгууламжийн хувьд дүүргийн болон бичил цэцэрлэг хүрээлэнгүүдийг бол бид яг энэ гараж буулгасан байршлуудаар бас хийх боломжтой гэж аюул харж байгаа. За зогсоол төслийн хүрээнд бол гараж буулгасан хэсгүүдээр зогсоол бас барих боломжтой гэсэн ийм саналууд ирсэн байгаа. За энэ дээр бид яг тодорхой зааг өгөөд өргөн нь хэрвээ 2 м 3 м-тэй байх юм бол энийг зогсоол биш яг л бичил цэцэрлэгт хүрээлэн байлгая гэсэн энэ саналаа бол өгөөд зогсоол төслийн хүрээнд бол бас саналаа өгсөн байгаа. За хийгдэх ажлуудын хувьд юун дээр дутуу хариулсан байна. Явган замын төлөвлөлтөн дээр за яг энэ нөгөө гол годамж дагах замууд дээр чулуун байдлаар явган замуудыг хийнэ гэсэн эхний жилийн нөгөө богино хугацааны төлөвлөлт бол гарсан байгаа. За тодруулж асууя. Инх жаргалын төлөөлөгч асуулт санал цуг яваа. За тэгэхээр ерөнхийдөө би одоо өөрөө төлөөлөгчийн хувьд ингээд миний байгаа одоо олж авч чадж байгаа мэдээлэл яг энэ хэмжээнд байгаа байхгүй. Тэгэхээр цаашаа иргэд бол өөрсдөө яг явган зам бол нэлээд тодорхойгүй байдалтай байгаа. Тэгэхээр та энэ хотын ерөнхий архитекторууд бол би бас таныг явган хүний замын хувьд энэ Улаанбаатар хотын бас шинэ ахиц дэвшил, шинэ салхи одоо агаар оруулна гэж маш их итгэж найдаж байгаа. Тэгэхээр та энэ дээр бүр онцгойлон одоо анхаарч өгөөд энэ явган хүний замын төлөвлөлт энэ онд яаж явах юм? 2040 хүртэл яг ямар гудам зам талбайнуудыг явган замын стандартыг өргөсгөх юм? Ямар гудамж зам талбайнууд автомашингүй явган замын бүс болох юм? Энийгээ ингээд иргэдтэй тусад нь яг явган замынхаа төлөвлөгөө гаргаж өгч маш тодорхой танилцуулж өгөөч. Тэгэх юм бол энэ асуулт бол ингээд чуулган болгон дээр орж ирээд байхгүй хаа. За микрофоны нээч инх жаргалын төлөөлөгч асуултаа дуусгах. Тэгэхээр энэ төлөвлөлтөө та эргэж нэг нарийн яг олон нийтийн ард иргэдтэй танилцуулж өгөөч. Тэгвэл чуулган болгон дээр асуугаад байхгүй. Хэрвээ энэ ингээд ерөнхий байдлаар яваад ах юм бол би чуулган болгон дээр танаас энэ явган замын ажлын явц төлөвлөгөөг дэлгэрүүлэхийг одоо ингээд таныг шаардж ажиллах болно шүү.
За. Дануу хүчин төлөөлөгч асуулт санал. Ажилчин уу? За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн минь төргий. За ингээд нийслэл 2040 он хүртэлхтэй хөгжих одоо ерхий төлөвлөгөөгөө боловсруулсан байна. Тэгээ энэ том бодлогын баримтчгийн ард бас гарч байгаа баг хамт олонд амжилт хүсэх нас зүүн хэрэг бахаа гэж үзэж байна. Тэгэд энэхүү хөгжлийн төлөвлөгөөгөөр одоо 2040 он гэхэд бид өнөөдрийн Улаанбаатар хотын өмнө толгомдож байгаа асуудлуудаа шийдэж гисэн илүү хүн төвтэй хот болно гэж бас ойлголоо. Тэгээ Улаанбаатар хотын хүн ам одоо 2.5 саяд хүрэхээр төлөвлөж тэдэнд үзүүлэх нийгмийн суурь үйлчлэгээ ногоон байгууламж, нийтийн тээвэр, автозамын сүлжээг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, одоо таталцлын бүсүүдийг бий болгох зэрэг одоо хот байгуулалтын стандартад тавигдаг бүхий л суурь үзүүлэлтүүдээр энэ 2040 он хүртэл ингээд Улаанбаатар хот маань хөгжих юм байна гэсэн дүгнэлтийг бас хийхэд хүргэж байна. Тэгээд ер нь бол яг 2040-ыг боловсруулах явцад өмнөх буюу одоо 2020 он хүртэлх хотын ерхий төлөвлөгөөг дүгнэхэд дөнгөж 30% та явж гин гэсэн танилцуулгыг хийжсэн. Тэгвэл одоо бид нэр энэ 2040 хөгжлийн төлөвлөгөөг ямар явцаар дүгнэх юм бэ гэдэг одоо ерхий нэг асуултыг асуух гэсэн юм аа. Төгс дэлгэр. Хотын хувьд 29.6 гэсэн хэрэгжилт бол өмнөх төлөвлөгөө өмнө гарсан байгаа. Тэгэхээр 2040 дээр бид бас онцгойлоод яг энэ дээр анхаарал яагаад бид бас энэ хэрэгжилтийг хангах вэ гэдэг тал дээрээс нэлээд анхаарч ажилласан байгаа. Тэгээ мониторингийн буюу хяналт шалгалтын одоо ийм бүтцийг бол зохион байгуулах хэрэгтэй маа гэсэн тогтолцоог бол бий болгох хэрэгтэй маа гэж үзээд 5 жилд нэг удаа энэ 2040 ерөнхий төлөвлөгөөгөө хянаж за хэрэгжилтийн дагуу явж байгаа хэсгээр бол дүгнэлт үнэлгээ өгөх хэрэгтэй байгаа. За ер нь өмнөх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт яагаад ийм ерөнхийдөө бага байсан бэ гэхээр нэгт бол мэдээж төсөв байгаагүй, төсөв хүрэлцээг өгсөн ийм шалтгаан байгаа. За хоёрт бол хэрэгжүүлэх үйл ажиллагааны арга хэмжээ гэж явдаг. Бид бол ерөнхий төлөвлөгөө бол улсыг харсан урт хугацааны бодлогын баримтчиг. За үүнийг баталсны дараагаар төлөвлөсний дараагаар бид хэрэгжүүлэх үйл ажиллагааны арга хэмжээ буюу илүү дитейлний төлөвлөгөөг бас гаргаж өгөх хэрэгтэй байдаг л да. Тэгэхээр өмнөх ерөнхий төлөвлөгөөг бол энэ хэрэгжүүлэх үйл ажиллагааны арга хэмжээг бүр 2 жилийн дараа баталсан байсан учраас бас хугацаа алдсан, тодорхой нэг богино хугацаанд болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүд бас тодорхойгүй байсан гэсэн ийм шалтгаан байгаа. За 3 дахь шалтгаан бол сая яг миний хэлсэн. За энэ мониторинг хийх хяналт шалгалтын тогтолцоог бол бий болгоогүй улмаас хэрэгжилт бага байсан гэсэн ийм үг дүгнэлт гарсан. Тодруулж асуулт санал хэлэх байна уу төлөөлөгч? Жаргал сайхан төлөөлөгч. За. Зундууд орж төлөөлөгч санал байсан уу байгаагүй? Тэн дээр ороогүй байгаа юм байна те нэр нь. За, жаргал сайхан төлөөлөгч. За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Товчхон нэг асуулт, нэг санал хэлчихье. За Улаанбаатар хотын ерөнхий архитектур танилцуулга хийж байгаатай холбогдуулаад за өнөөдөр яг одоо бүх баригдаж байгаа барилгууд бол одоо зөвшөөрөл таны одоо гараар орж байгаа. Тэгэхээр энэ одоо ялангуяа манай Баянзүрх дүүргийн 13, 14 дугаар хороол бол 25, 26, 36 дугаар хороонд барилгын зөвшөөрөл олгохдоо ямар бодлого барьж байна өнөөдөр. Одоо маш их барилгажилт явагдсан, зай талбаагүй, төлөвлөлтгүй ийм хороод байгаа. Тэгэхээр өнөөдөр ямар бодлого барьж байна? За Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар энд барилга орон сууцны ямар бодлогууд баригдах вэ? Цаашдаа. За энийг тодруулж асууя. За хоёр дахь санал нь гэх юм бол ер нь энэ хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг хийхэд бараг тэр одоо төсөв төртөгтөөгөө дүүцхүүц хэмжээний зардал дандаа газар чөлөөлөлтөөр гарч ингэж явж байна. Өнөөдрийн бидний нөхцөл байдал. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол манай энэ газар олголтын төлөвлөгөө бас одоо цаашид бас их сайн харах ёстой. Үүнтэй уялдуулаад 2040 он хүртэлх энэ ерөнхий төлөвлөгөөн дээр суурьшлийн бүс болон үйлдвэрийн бүсээ нарийн зааж өгөхгүй болвол одоо яаж ийм гэхлээр томоохон хөрөнгө оруулалт хийгээд үйлдвэрээ барьж байгуулсан байж идэг. За энэ дээр суурьшлийн газар олголт хийсээр байгаад иргэд нь үйлдвэртэйгээ зэрэгцээ суурьшаад энд одоо амьдрах боломжгүй болцсон. За эсвэл иргэд оршин сууж байгаа суурьшлийн бүст үйлдвэрийн зөвшөөрөл өгчдөг ийм асуудлууд гараад байна. Тэгэхээр цаашдаа бид бол иргэдэж бодох ёстой, аж ахуй нэгж байгууллагуудаа ч бодох ёстой. Яаж одоо хамгийн наазах нь 2040 он хүртэл томоохон хөрөнгө оруулалт хийж аж ахуй нэгж үйлдвэр барьж байгаа газрууд маань 2040 он хүртэл би энэ одоо газар дээрээ бол хөдөлгөөнгүй
байх юмаа гэдэг ийм итгэл үнэмшилтэй ийм баталгааг бол одоо төр гаргаж өгөх ёстой гэж ингэж бодож байна. Тийм учраас цаашдаа төлөвлөлттэйгөө энэ газар олголтыгоо бас маш сайн уялдуулж явах нь зүйтэй юмаа гэсэн энэ саналыг хэлэх гэсэн юм аа. Тэгээ асуултанд хариултаа баярлалаа. Төгсдөлгөр архитектор хариулъя. Төлөөлөгчийн асуултанд хариулъя. За барилгын зөвшөөрөл энэ ягтрал хэтэрсэн байдал өнөөдрийн Улаанбаатарын асуудал бол ерөөсөө 2040 дээр хоёр л асуудал гэж ярьж байгаа. За нэгт нь болохоор ерөнхий төлөвлөгөө батлагдсны дараагаар хэсэгчлийн ерөнхий төлөвлөгөө буюу 14 хотоор нь хэсэгчлийн ерөнхий төлөвлөгөөг бол хийнэ. Өмнө нь хийгдэж байгаагүй учраас энэ зөвшөөрлөл ингэ замраагаа алдсан байдаг юм а гэсэн ийм байгаа. За тэгэхээр ерөнхий төлөвлөгөө батлагдсны дараагаар бид энэ хэсэгчлийн ерөнхий төлөвлөгөөгөө бол төсөвт суулгаад за хотоор нь хийх ажлыг бол бэлтгэл арга хэмжээ аваад тендер зарлах шатны үйл ажиллагаанууд бол явагдаж байна. За хоёрт нь бол сая маш онцлоод хэлсэн байгаа энэ 3-4 дээр нутаг дэвсгэрийн бүсчлэлийг өмнө нь байсан ерөнхий төлөвлөгөөнөөс маш нарийн болгож оруулж өгсөн байгаа. Яг таны саяны хэлж байгаа үйлдвэрийн бүс дээр хүн амьдраад байна гэдэг. За олон улсад ямар туршлага байдгаа гэхээр хэрэв хөнгөн аж үйлдвэр бол амны сууц хүн амьдарч болно. Буюу холимог байж болно. А хүнд үйлдвэрлэл байх юм бол хүн одоо орон сууцны бүс бол огт байж болохгүй гэдэг бүсчлийн дүрмээр бүсчлэлээр тодорхой болгочдөг. Хот байгуулалт гэдэг өөрөө ерөөсөө өнгийн 3-4 дээр харж байгаа та бүхэн өнгөөр ялгцсан байгаа харж байгаа. Тэгэхээр энэ дээр бүсчил маш тодорхой. За өмнө хийжсэн бүсчлийн хувьд бол бид холимог байдлаар уян хатан байх боломжуудыг бас нэлээд олгосон байгаа. За дүрм дээр бас маш онцгойлж хэлэхэд таны яг энэ хэлж асууж байгаа хэвтрэл их ч юм уу орц гарц байхгүй. За магадгүй давхар өндөр байгаа энэ замбрааг байдал бол бүсчлийн дүрмээр л тодорхой болох хэрэгтэй. Дүрмээр баримталчих юм бол за энэ асуудлууд уулын шийдэгдэх ёстой. За дүрм дээр юу орж ирдэг вэ гэхээр барилга бүрхцэн харьцаагаа сая оюун туул гишүүний төлөөлөгчийн асуултан дээр бас давхцсан энэ 60-40 байх юм уу 70-30 байх юм уу гэдэг энэ зохион байгуулалтыг бол бид яг бариад за яг энэ 60-40 бариад бол өнөөдөр барилгын зөвшөөрлүүдийг бол олгож байна. За мөн давхар талбай харьцаа буюу FIR гэж үзүүлэлт байдаг. За энийгээр бол ерөөсөө барилгачийн нэвтрэлийг давхрыг бол маш тодорхой байлгаснараа нэвтрэлийг бол хянах боломжтой маа гэж харж байгаа. За дараагийн нэг голчилж хэлэх зүйл нь болохоор үндсэн болон энэ дид бүсүүдэд зөвшөөрөх барилга байгууламжийг бол бид харгалж үзсэн байгаа. Жишээлбэл та бүхэн 3-6 дээр харж байгаа бүсчлийн дүрмээр за олон нийтийн таны яг асууж байгаа энэ үйлдвэрлэлийн холимог бүс гэж тусад нь бас гаргаж өгсөн байгаа. Үйлдвэрийн холимог бүс дээр бол сургалтын төв, за эмийн сан ч юм уу түргэн тусламж байх юм эсвэл соёлын төв, намын сан байх юм бол маш тодорхой болгож өснөгт байдлаар оруулж өгч за аж ахуй нэгжтэйч ойлгомжтой зөвшөөрөл өгж байгаа архитекторууд банч ойлгомжтой байдлаар бол 2040-д тусгасан байна. Тодруулж асуух жагаа сайхан төлөөлөгч, мегмар төлөөлөгч, дараа нь төмөр төмө төлөөлөгч, тэгээд зундууд орж. Мегмар төлөөлөгч. За юун түрүүнд манай ерөнхий төлөвлөгөөний газар за хот төлөвлөлт судалгааны институт за энэ 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад гар бие оролцсон бүх хүмүүст бас баяр хүргэе. За энэ бол өмнө хилцүүлэгдэжсэн хэд хэдэн хилцүүлэг дээр би өөрөө орж ирсэн. Нэр томьёоны хувьд бас ойлгомжгүй зүйлүүд маш их сайжирсан байна. Дээрэс нь илүү их ойлгомжтой, цомхон зэгцтэй болсон байна. За надад бол асуулт байхгүй хэдэн анхаарах зүйлүүдийг ажлын хэсэгт санал болгож хэлэх гэж байна. За нийслэл Улаанбаатар хот маань хотын хөгжлийн хувьд бол нийтдээ 4 үе шаттайгаар хотуудтай болох нэ. Улсын зэрэглэлтэй 2 хоттой. Дагуул ажлын байр нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, төвжирлийг бууруулах, дээрээс нэмээд ажлын байр нэмэгдүүлэх энэ чиглэл рүүгээ дагуул хот 5-тай байх нь. За хаяа дагуул тосгод бас мөн 5. За тэгээ орон нутгийн шинжтэй 14 хоттой байх нэ. За тэгэхээр энэ маань хамгийн гол зүйл бол маш бодиттойгоор хэрэгжих боломж нөхцөлийг нь бүрдүүлээсэ гэж би илүү хөгжлийн бодлого, төсөв санхүү хариуцсан хүмүүст хэлхийг хүсэж байна. Бид нар өнөөдөр төлөвлөгөөгөө дэмжиж цаашаа батлагдаад явах энэ шатанд хамгийн гол нь төсөвтэйг л уялддаг. Нэгдүгээрт. За тийм учраас энэ төсөв санхүү тал дээрээ энэ ерөнхий төлөвлөгөөтэйгээ уялдуулж ингэж явах талаар бас мэргэжлийн энэ байгууллагууд нь илүү сайн ажилласаа. За хоёрдугаар сая манай инх жаргалын төлөөлөгч, жаргал сайхан төлөөлөгч нартай би бас 100% санал нэг байна.
Тэр юу гэхлээр энэ хүндээ ээлтэй хот байх талаар. За ялангуяа 196 дугаар хуудсан дээр дугуйн зам 1677 км болох нэ. За 150 дугаар хуудас дээр явган зам за 2199.5 гэд энэ ерөнхий тоонууд хит ерөнхий байна. За ядаж энэ инженерийн байгууламжаас илүү иргэд маань дугуйн замаар явган замаар чөлөөтэй саадгүй нэвтэрдэг, түгжирлгүй байх, стрессгүй байх энэ орчин нөхцөлийг нь бүрдүүлэх гэж байгаа учраас хүндээ ээлтэй байхын тулд энэ ерөнхий төлөвлөгөөний энэ иргэн дээлтэй дугуйн зам, явган замын хэсэг илүү дэлгэрэнгүй байх хэрэгтэй. Ядчил хан уул дүүрэгт хичнээн километр дугуйн зам барих, хичнээн километр явган зам байх. За Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт ямар байх юм гээд ядаж дүүргээр нь одоо нөгөө хаяа дагуул хотоор нь ингэж өгөхгүй болвол хит их инженерийн байгууламж зам гээд их том төсөвтэй юмнууд дээр илүү их анхаарад яг иргэндээ ойрхон зүйлүүд нэг л том тоонууд байна. Тэр нь одоо яаж хэрэгжих нь тодорхойгүй. Тэгэхээр энийг илүү сайн одоо дэлгэрүүлж батлуулах шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь нөгөө дүүргүүдийг, хотуудыг ахалж ажиллах хүмүүсийн цаашдын хөгжлийн төлөвлөгөө болох учраас нэгдүгээрт. За хоёрдугаар санал нь энэ редакцийн шинжтэй засварууд хийх шаардлагатай зүйлүүд байна. Жишээлбэл эмэйл тот гэдээ та хэд нэрлэлсэн. Гэтэл хойдлын хуудсууд дээр нөгөө өмнө би бас хурал дээр хэлж ирсэн аргалант эмэйлт гэдэг ингээд хуучин 20-50 дээр байсан томьёолууд чинь шинэ хуучин 2 холилдоод яваад байна. Тэгэхээр энэ одоо их хурлын чуулган энэ төрөөр танилцуулахдаа энэ редакцийн шинжтэй засваруудаа маш сайн хийхгүй бол маш олон хуудсуудад би ийм томьёолын алдаанууд байгааг олж харсан. За 3 дугаарт нь тээвэр логистикийн асуудал. За тээвэр логистикийн асуудал бас хит ерөнхий байна. За өнөөдөр та нар ажлын байр нэмэгдүүлэх гээд байгаа бол энэ одоо дагуул хотуудыг хөгжүүлэх гээд байгаа бол үүнийг дагаад яг тэр бүс дээр нь логистикийн асуудлыг шийдэхгүй бол нөгөө том яриад байгаа ажлын байр, үйлдвэр технологийн паркууд энэ төр бол хэрэгжихэд их төвөгтэй. Хит ерөнхий ийм томьёолуудаа бас илүү деталь болгож ингээд дараагийн хурлуудаараа орохыг санал болгож байна. Тэгээ та бүхэнд амжилт хүсье. Төмөр төлөөлөгч. За юуны өмнө 2040 гэж бид нар ч бас сүүлийн нэлээд олон жил ярьлаа. Олон засварууд орж ирж өнөөдөр шинэ залуу архитектор маань ажлын хэсгээ удирдах амжилттай энэ бодлогын бичиг баримтыг тусгаж оруулж ирж байгаад туйлын талархалтай байна. За би нэг хідэн бодиттой асуулт, хідэн бас саналуудыг хэлье. За байгаль орчин ой модтой холбоотой асуудал дээр ер нь хамгаалалт гэж та нар яг юу гэж боддог вэ? Хамгаална гэхээр зүгээр хашаа бариад хэн нэгэн өмчлөөд авахыг хамгаална гэж бодож гин үү? Эсвэл одоо зарим улс орнуудын жишээг судалж хүмүүстэй ярилцаж үзлээ. Швейцар тэгтэл одоо жишээлбэл энэ ой модон дотор чинь газар олгоод байна шүү дээ. Газар олгож байна. Тэгээ газар олгосноор тэр хамгаалтанд орж ийна гэж үздэг юм байна л. Тэгэхээр тэр газар дотор ой модон дотор амьдарж байгаа хүмүүс адаглал ойн түүмрээс сэргийлждэг, хог новшийн цэвэрлждэг, хүн байгаа газар хамгаалт гэж үздэг бол манайх хүн байхгүй хашчгаараа хамгаалт гэж үздэг. Энэ дээр яг ерөнхий архитектор юу гэж боддог вэ гэдгийг би сонсохыг хүсэж байна. Манайх эсрэгээрээ яагаад байна вэ гэхээр цөөн хэдэн компани эсвэл маш их мөнгөтэй хүн нэг ой модыг тэр чигээр нь хашчаад үндсэндээ хүмүүс явж алхаж агаар амьсгалахч боломжгүй байна. Тэгэхээр энэ ой мод бидэнд ямар хэрэгтэй байна? Ер нь дараагийн удаа энэ ой модон дотор ойн цоорхоод энгийн иргэдэд газар олгодог байвал яадаг юм бэ гэдэг би саналыг гаргая гэсэн ийм бодолтой байдаг хүн байгаа юм. Судлаад үзэхээр. За дараагийн дугаарт нь ашиглалтын шаардлага хангахгүй энэ орон сууцны асуудлууд байна.
За Улаанбаатар орон сууцчлалт гэж нэг компани байгуулагдсан. За энэ компанийг миний бие удирдах эхэлж байна. Одоо ажиллаа аваад нэг 100 хэдэн хоног болж. Манайх бол энэ хаягдсан юм байна лээ. Энэ их зөв компани болсон. Би их зөв чиглүүлээ явуучих болов гэж харж байгаа, өөрийгөө бас судлаад үзэхээр тийм ээ. За энэ дээр бол ингэж байгаа маа, энэ ашиглалтын шаардлага хангахгүй төслүүд дээр байна шүү дээ. Хотоос өөрөөс нь хамаарах гэр хорооллын дахин төлөвлөлт хоёр дээр хотоос өөрөөс хамаарах асуудлууд байна. Нэгдүгээрт бид нар гэр хорооллын дахин төлөвлөлт дээр дид үтцийн асуудлыг хот өөрөө шийдэж өгөх ёстой. Гэтэл бид нар дид үтцийн асуудлыг шийдэж өгөхгүйгээр компаниуд батламж өгчдөг. Бүтээн байгуулагч компаниуд очоод энгийн иргэдийн газар дээр барилгыг чинь барьж өгнө, байранд оруулна гэд өнөөдөр 5-10 жил түрээсийн байраар хамаатан саднаараа хөөгдөж туугдаад явж байгаа айл өрхүүд байна. Энэ айл өрхийн асуудлыг яг хэн хариуцах вэ? Та энэ дээр ямар бодолтой байна? Хариуцлагагүй компаниудыг маш олноор шалгаруулж явжээ. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцсан дээр 60-70 оны газар хөдлөлтөнд тесвэргүй, инженерийн шугам сүлжээнд тасалдсан, халуун хүйтэн усгүй гэр хороолд байгаа юм шиг энэ ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудаа одоо манай дээр их 50 гаруй төсөл байна. Энэ төслүүдийг цааш нь хөдлөхөөр хэрвээ Улаанбаатар хот мөнгө төрөх санхүүгээр дэмжихгүй бол энэ төслүүд цааш явахгүй. Маш олон гомдлууд тасрахгүй байна. Иргэд маш ихээр ирж уулзж байна. Түр байгаа учраас иргэдэд хамгаалах учиртай. Тэр компаниуд руу шалгалт оруулах хэрэгтэй. Компаниудыг зарлж блэклистэнд оруулах хэрэгтэй. Хотын ямар нэгэн тендерт оролцуулдаггүй байх хэрэгтэй. Төсөл хөтөлбөр авчаад сургууль цэцэрлэг бариад явж байгаа олон компани байна. Мөнгө хөөгөөд. Иргэдээ бол хаягдсан. Иргэдэн түрүүний хэлээр гудамд, айлын хашаанд, хамаатан садандаа сүулдэ хөөгдөө явж байна. Төр сууршуулах байр гэж носкод байгаа 100 хэдэн байранд нь хүрэлцэхгүй байна. За тухайлбал би 100 хэдэн компаниудыг нэрлэж өгье. Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа Их газрын жигүүр гэж компани 2019 оноос хойш 38 айлыг хашааг нь буулгацсан. 38 айл түрээсийн байрных нь мөнгө өгөхгүй одоо хаана хандхаа мэдэхгүй байна. Нийслэлээр ирэхээр тоожгоон алга байна өнгөрсөн цаг үед. Одоо манайх дээр ирчээд байна. IDC гэж компани байна. 32 айл 20 оноос хойш. Өнөөдөр 25 он шүү. Vision Development гэж компани байна. 21 онд одоо 36 айлыг ингээд буулгацсан. Яг бид нар бүгд өөрсдөө ингээд халуун тулаан байранд амьдраад байгаа болохоор энэ айлуудынхаа зовлонг мэдж байгаа хүн алга. Энэ орон сууцны газар үндсэндээ олигтой ажиллаагүй юм байна лээ. Тэгэхээр энэ компанийг авсан учраас одоо хариуцлагатай иргэдийнхээ эрх ашиг хамгаалж миний бие төлөөлөгчийн хувьар, компани захирлын хувьар хотын нэрийн өмнөөс ажиллана гэдгийг нийт компаниудыг хэлье. За гэр орооллын дахин төлөвлөлтөөр нийт одоо энэ чи юу гэнэ вэ? $38 төсөл хэрэгжүүлж байгаа нь 7х нь ажиллаж шít. Үлдсэн нь бүгд ажиллахгүй гэр орооллын дахин төлөвлөлтөн дээр. Нөгөө иргэд нь байр саваа яах вэ? Хизээ байрандаа орох байга хот руу хараад байдаг компаниуд бүгд алга болчиход байна. Энэ асуултууд хариулж ягаад эргээд нэмэлт асуунаа. За төгсдөлгөр архитектор хариулъя. Төмөр төмөө төлөөлөгчийн асуултанд хариулъя. За сүүлийн асуултаас нь эхлээд хариулж гэж бодож байна. За энэ блаклистэнд оруулах за тендер дахиж өгөхгүй байх гэдэгтээ бол тантай бол 100% санал нэг байна. За манай байгууллагаас бол жил болгон одоо энэ ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгуудад санал бол болгон төсөвтөл санал өгдөг байгаа жил бүр. За гэхдээ төсөвт нь бол суудаггүй гэсэн ийм асуудал гарч ирж байгаа. Тэгээ ерөнхийдөө бодит байдал ер нь ямар байна гэдэг үзэхээр би бол нэлээдгүй бас хэдэн дүүргээр яг энэ ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгууд за сонгон дээр бол нэлээд хүндчихсэн байгаа барилгууд дээрээс очиж байршил дээр нь очиж ажиллаж исэн. Тэгэхээр манайхны бариад байгаа бодлого нь нураагаа л барих гээд байгаа. Нураагаа барих гээд тэгэхээр төвийн хэсэг дээрээ болохоор тендер нь орчдөг. Захын хэсгүүд за сонгон толгойд амгалан гэдээ ирэхээрээ болохоор 20% тендер зарлаад ч угаасаа хувийн хвшил ордоггүй.
Энэ өөрөө эдийн засгийн үр өгөөжгүй учраас тендер 20 30 зарлаад ч орохгүй байгаа. Тэгэхээр энэ дээрээ бид нэг эргэж харж анализ хийх ёстой маа гэсэн ийм дүгнэлт гарсны дагуу ухаалаг орон суужуулах гэдэг энэ дээр гэр хороол болон ашиглалын шаардлага хангахгүй байгаа орон суужуулах стратеги төлөвлөгөө боловсруулад ажлын даалгавар боловсруулад гаргасан байгаа. За тэгэхээр энэ ажил хэрэгжснээр бас бид бас ерөнхий төлөвлөгөөтэй стратегтэй байхгүй бол байгаа ашиглалтын шаардлага хангахгүй байгаа энэ барилга болгоныг бас нураагаад өндөр 16 давхар 20 давхар барина гэсэн энэ бодлого маань бас өөрөө буруудчаад байгаа маа. Тэгэхээр ерөнхийдөө яаж олуулсч явдаг вэ гэхээр энэ тендер зарлаад одоо орж ирэхгүй байгаа жишээ нь энэ байршлууд дээр буюу төвшлөлтэй байршлууд дээр бид эдийн засгийн эргэлтэнд оруулж болох юм. Тэгэхээр дахиад орон сууц өндөр барилга барих гэхээсээ илүүтэйгээр ногоон байгууламж юм уу, за сургууль цэцэрлэгч юм уу тодорхой хэмжээнд ер нь эдийн засгийн эргэлтэнд оруулснараа за энэ асуудал бас жигдэрх ёстой маа гэж харж байгаа. Тэгэхээр саяны хэлсэн стратеги төлөвлөгөөний дагуу бас нэлээд нарийн тодорхой гарч ирэх болов уу гэж ойлгож байна. За ерөнхий архитектур хүний хувьд бас миний нэг өөр нэг хот төлөвлөлтөн дээр барьж байгаа бодлогын хувьд бол их тойроо, бага тойроо хэсэгтэр бол энэ та бүхний сайн мэдж байгаа энэ 5 давхар шар барилгуудыг бол бид бас нураачмаарг байгаа юм. Тийм учраас бид 20 40 дээрээ болохоор дахин хэвээр хадгалж шинжилсэн зохион байгуулах бүс гэж маш тодорхой болгож гаргаж өгсөн байгаа. За тэгээд энэ гоё соёлын өв болох за 2040 он гэхэд бол бөөр ингээд түүх болж үлдэх энэ байшингуудаа өргөтгчихсэн дандаа ингээд нэг давхрын өргөдгөө тавьчихсан. За тэгээ явган зам маань бол бараг талаас дээш хувийг хаачихсан байгаа энэ нөхцөл байдлыг бол жигдрүүлэх ганц арга хэмжээ нь бол ерөөсөө татврын бодлогоор л энийг чөлөөлөх ёстой юм. За тодорхой хэмжээний аж ахуй нэгжүүд энэ хотын одоо прайм гэж хэлэгдэж байгаа энэ байршлуудад үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа хотод татвар төлөөд за эсвэргээрээ энэ өргөтгөлүүдээ ер нь тодорхой хэмжээнд фасадын шинж одоо хэвээр хадгалах байдлаар үлдээж авах ёстой маа гэсэн ийм одоо бодлогыг бас бид баримтлаад 2040-д бас тодорхой байршлуудыг бол энэ 344 одоо их тойроо дах 5 давхар шар барилгуудыг бол тодорхойлж өгсөн байгаа. За нэгдүгээр асуулт нь болохоор ногоон байгууламж дээр амар төвшин дараах хот байгуулалт судалгааны институтын дарга хариулна. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хот төлөв судалгааны институтын дарга амар төвшин 2040 оны хөгжлийн ерхий төлөвлөгөөг боловсруулж байгаа байгууллага байна. За таны ярьдаг ой хамгаалт гэдэг бол гадны оронд бол яг одоохондоо яг тэр хамгаалтын ой дотроо өгөө тэр өгсөн одоо үүргийнхээ хэмжээнд байгалаа хамгаалуулдаг модыг одоо нэмж тариад байгаль орчныг улам гоё болгодог тийм туршлага бол байдаг юм байлээ. За манай Монголын нөхцөлд бол ой сав болон усны нөөцийн тусгай хамгаалтын зурвастай 50 м дотор онцгой хамгаалтын бүс байгаа. 100 м-т энгийн хамгаалтын бүс. Хуулиндаа тусганы барилгын норм дүрм дээр бол хамгаалтын зурвастай учраас бид бүхэн хуулиа дагаад одоо 100 м доторт бол барилгачихгүй гэсэн ийм төлөвлөлтийг гаргаж байгаа. За 2040 оны хөгжлийн ерхий төлөвлөгөөг боловсруулж байхад нэг гол хүндрэлтэй асуудал байгаль орчны яамтай бид хэд хэдэн удаагийн хурал зөвлөгөө хийж маш олон зөвлөгүүдээ санал зөвлөмжийг бол авч ажилласан байгаа. Одоо тусгай хамгаалт онцгой байдлын нутаг дэвсгэр дээр суурьшил үүссэн байгаа. Богд хаан дархан цааст газар маань. За энэ талаар бид нэр бас маш олон удаагийн хурал дээр шийдэлт хүргэх гэж үзсэн. За эхний нэг санал бол одоо нэгэн суурьшил үүссэн байгаа өндөр давхар барилга барьсан байгаа газрыг бол Улаанбаатар хотын хүн ам хөгжлийн тооцоонд авч үзсэн. Цаашдаа дахин газар олохгүйгээр нам давхар болон одоо жижиг орон сууцаар төлөвлөхөөр зааж өгсөн. За газар олголт байгаа өгчгсөн байгаа газрыг бол чөлөөлнө. Байгаль орчныхаа хамгаалтын тусгай хамгаалтай газар нутгийн тухай хууль бас давхар энэ 2040 онтой давхцаад шинжилсэн найруулга хууль гарч байгаа. Энэ дээр бас хуульчлаад батлах байхаа гэж найдаж байна. За 2 тулан 3 дахь асуултан дээр хин хариулах уу? Орон сууцны бодлогын газрын дараа ганхүү дарга байгаа юм. За амгалан дарга хариулъя тэгвэл. Хар листэнд оруулах, тендерт оролцуулдаггүй байх, ер нь энэ компаниуд дээр ямар хариуцлага тооцох гэсэн асуудал дээр. За тодруулах төмөр төмөдлөлөгч. Байна. За ерөнхийдөө саналуудыг сонслоо ойлголоо.
ерөнхийн нэг иймэрхүү хариултууд л авдгийг. Одоо тэгтээ яг зүгээр хурал зөвлөгөөн дээр ингээл бидний ярьж байгаа, асууж байгаа, хариулж байгааг баг хүмүүс ойлгохгүй маа ингээд иргэд. Ягаад тэгэхээр бид нар хитрхи тийм дүрм журм, хитрхи номчрохоо яриад байгаа. Яг нөгөө иргэний амьдрал дээр бууж, асууж, бууж хариулахгүй байна л да. Энэ их аюултай юм байгаа юм. Тэгэхээр энгийн яг бодит амьдрал асуудал хүндсэн зүйлүүдийг ярьж хэлж байгаарэ гэж хүсье. 2040 оны ерөнхий төлөвлөгөө батлагдаад за тэгээд эргээд харсан ахаал нэг юм халаг ирээн өнгөрсөн рүүгээ чигсэн тэр даргын үеийн өнгөрсөн үеийн алдаа завхрал одоо шинэ эхлэл гэдэг л ийм зүйлийг бид нэр аль болох ярихгүй байхын тулд хамтдаа нэлээд сайн хугацаатай ярилцаж ажиллах юмсан гэж ингэж хүсэж байна. Ярих юм их байна. Ингээд минут баг байна. Дуусчихин. За. Ганхуу дарга ороод ирсэн байна тий. За, төмөр төлөөлөгчийн асуултанд хариулъя. За, та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Нийслэлийн орон сууцны бодлогын газрын ганхуу байна. За, ашиглалтын шаардлага авахгүй орон сууцны төслийг буулган дахин барилгажуулах төсөл 2014 оноос үргэлжлэн явж байгаа. За, энэ дээр хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль түүнийг дагалдаж гарсан журмын дагуу хяналтын ороогоор асуудлууд орж шийдэгдээд явж байгаа. За, жил болгон бид нар календар төлөвлөгөөг нь баталж байгаа. Тэгээд тайлангийг авч үзэж байгаа. Тэгээд хяналтын ороогоор асуудлуудыг нь оруулаад хариуцлага тооцож цуцлах үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Өнгөрсөн 24 оны байдлаар бид нийтдээ 7 аж ахуйн нэгжийн барих үйл ажиллагааг бол цуцлсан байгаа. За баярлалаа. Зундууд өршлөлөгч. За энэ Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө дараагийн 15 жил Улаанбаатарчууд ер нь ямархуу байдалтай амьдрах юм бэ гэдэг маш чухал асуудал орж иж байгаа. Сүүлийн 20 жилийн хугацаанд энэ Улаанбаатарын ширэнгэн ой болгосон, Улаанбаатарыг удирдах исэн, нийслэлчүүдийн өмнөөс шийдвэр гаргаж ирсэн хүмүүсийн амин хувиа бодсон, ашиг хонжоо хайсан шийдвэрийн золиос өнөөдөр Улаанбаатарчууд бүгдээ амсж байгаа. Газрыг нь хулгайлдаг, стандартуу барилга баригддаг, тэрийг нь хүлээгээд авдаг улсын комиссн, нийслэл нь, хяналтаа тавих байгууллагууд нь өөрсдөө нэг хүнжилт орчихсон, ашиг сонирхлын зөрчилтэй болцсон, хамааралтай болцсон. Өнөөдөр барилга барьж байгаа бүх томчууд өнөөдөр их хурлын гишүүд болсон. Цай дарга нар болсон. Энэ дээр ер нь бид нар яаж хяналтаа тавих вэ? Одоо хаан улдург бол тэр чигээрээ хитгэн хүмүүсийн ялангуяа их хурлын гишүүн сайд нарын компаниуд л тэнд ширэнгэн ой барьж байгаа. Дархан таассан газар гэдэг бол өөрөө дархан эрх хамтай дарга нарын байдаг бизнесийн орон зай болсон. Энэ дархан таастай газрыг одоо ер нь дараагийн төвшөнд яаж хамгаалах юм? Тэгэл ингээл өнгөрсөн асуудлаа одоо бид нар цэвэрлэх гээл явж идэг. Тэнгүүд дарга сайд удирдлагууд нь энийг ингээд зогсоовол яах вэ? Одоо энэ үйлдвэрийн бүсчлэлийн газрын олголтын асуудал ирээдүйд яригдана. Энэ дээр хэдэн монопол компаниуд тэр газрыг ашиглах уу? Залуу бизнес эрхэлж байгаа хүмүүс яаж тэр боломжийг бий болгох вэ? Тэгээ мөрөөдлийн чагсаалт битгий байгаасай. Үг биш зүгээр үйлдэл болгоорой. Бүтээн байгуулалтыг яг чанартай стандартын дагуу хангадаг, хүнээс үл хамаарсан шийдвэр гаргадаг. Үнэхээр буруутай үйл ажиллагаа явуулж байгаа бол тэр эрхийг нь хураадаг, олон нийтэд зарладаг. Бид нар ингээд Улаанбаатар хотод амьдрахад маш төвөгтэй болсон. Үр хүүхдүүд цэцэрлэг сургууль байхгүй болсон. Залуу гэр бүл орон сууц төлөвлөлтийн асуудал байхгүй болсон. Гэр орооллын зах замраагүй газар олголтын асуудал. Ер нь энэ газрын үн цэн өөрөө юун дээр тогтдог вэ гэвэл дид бүтцийн асуудал. Инженерийн асуудал, шугам шүлжээний асуудал дээр өөрөө барилгын асуудал юм. Одоо энэ цэцэрлэг сургуулийн газрын талбайг хулгайлсан хүмүүс одоо бүгд том дарга нар болсон. Одоо энэ дараагийн 15 жил Улаанбаатарчууд
хэрхэн аж төрөх вэ гэдэг дээр тэдгэр хүмүүс одоо арааны шүүсн гоожоод хүлээж байгаа. Тэгэхээр энэ хамгаалтаа яаж хийх? Хариуцлага системийг яаж бий болгох вэ? Олон нийтэд ил төдөө яаж шийдвэр гаргах юм? Хамгийн наадлын жишээ байгаа шүү дээ. Авилгал орвол. Гэх мэтлэн асуудал дээр ер нь нийслэл Улаанбаатарчуудын өмнөөс шийдвэр гаргаж энэ ерөнхий төлөвлөгөө хийхдээ ямар стандартыг бий болгох? Энэ дээр тодорхой хариулт авмаар. Төгс дэлгэр архитектор хариулъя. За төлөөлөгчийн асуултанд хариулъя. Зөндүүд орж төлөөлөгчийн асуултанд хариулъя. За би өмнөх слайдн дээр тайлбарласан нар за энэ дахин төлөвлөн, шин суурьшил үүсгэн, за гэр хорооллын газрыг дахин зохион байгуулна гэсэн энэ хот байгуулалтын үйл ажиллагаануудыг бол маш тодорхой болгож өгсөн буюу гэр хорооллын дундын бүс гэж ярьдаг. Ерөнхийдөө дахин төлөвлөх боломжтой хэсгүүдийг бол маш тодорхой болгож бүсчилж гаргаж өгсөн байгаа. За тэгээд үйлдвэрийн бүсийг бас та мэдээдгүй дурдлаа гэж ойлгож байна. За үйлдвэрийн бүс дээр бид мөн бүсчил дээрээ тодорхой болгож өгсөн байгаа. За үүн дээр онцлоод хэлэхэд болохоор үйлдвэрийн холимог ашиглалтын бүсийг бас тодорхой хэмжээнд гаргаж өгсөн байгаа. За тэгснээрээ за дан үйлдвэрийн буюу одоо хүнд үйлдвэрийн бүсүүдийг бол бас яг тусдна. Буюу за хүнд үйлдвэрийн бүсд бол ерөөсөө хүн амьдарч болохгүй гэсэн ийм бүсчлийн дүрмээрээс тодорхой зохицуултуудыг бол хийсэн байгаа. За үйлдвэрийн бүс бол өөрөө ажлын байр гэдэг утгаар бол бид энийг бас Улаанбаатар хоттой хадгалж үзэж байгаа. Гэхдээ 2040 алсын урт хугацааны бодлогын баримтчид бол бид дагуул хотууд болон бусад тосгон за эдийн засгийн бүсүүд Агро Сити, за Эмэлдэко аж үйлдвэр гэж ерөнхийдөө энэ Улаанбаатар хотынхаа бүсээс Улаанбаатар хотын бүс нутг руу бол ерөнхийдөө ингэж задрана гэсэн ийм төлөлтүүдийг бол оруулж өгсөн байна. За тэгээд таны яг саний хэлээд байгаа энэ өнөөдрийн Улаанбаатар хотын энэ асуудлууд бол ерөнхийдөө энэ бүсчлэл маань тодорхой байгаагүй. Ерөнхийдөө тодорхойгүй үг тавьж хараад тэрийг аль нэг эрх мэдэлтэй дарга нь аль янзаар нь ингээд ашиглагч гэх юм уу тийм байдлаар одоо ингээд барилгын зөвшөөрлүүд бас олгогдож ирсэн байдгаа гэсэн ийм байгаа. Тэгээд юу гэж хэлж байгаа нөхөр хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бол өөрөө хот байгуулалтын баримт бичиг энэ маань өөрөө хууль шиг болж мөрдөгдөх ёстой. За тэгээд тэр дотроо бүсчлэл бол олон улсад бол ерөөсөө л хууль байдаг. Энийг зөрчсөн бол шууд хуулийн арга хэмжээд одоо хүртэх байдаг юм уу тийм зохицуултууд бас оруулж ирсэн байдаг. Тэгэхээр бид бүсчлэлээ маш нарийн болгож энэ 2040-д оруулсны дараагаар бүсчлийн дүрмийг бол бас тусдан нийслэлийн иргэдийн төлөөлөгчний хуралд бол өргөн барина гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тодруулж суух уу? Төлөөлөгч. За. Хуралдааны дэг заасны дагуу танилцуулгатай холбогдуулан асуулт санал хэлж дууслаа. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө энэ цаг хугацаатай зэрэгцсэн Монгол Улсын их хурлаар хэлэлцэгдэж байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид хуралдаанаараа төслийн танилцуулгыг сонсож, нийслэлчүүдтэй болон нийслэлийнхаа иргэдийн эрхэм төлөөлөл болсон төлөөлөгч нартай мэдээллийг өглөө. За нийслэл Улаанбаатар хотын иргэдийн асуудлыг шийдвэрлэх 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бодиттой ажил хэрэг болгоход төлөөлөгч бид манлайлж ажиллах болно. Аль намын бүлгийн төлөөлөгчдөөс бүрдсэн лобби бүлэг өнөөдөр албан ёсоор байгуулагдж байгаа. Чуулган завсарсны дараа лобби бүлэг болон холбогдох хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хамтран иргэдэд нэгдсэн нэг мэдээлэл өгөх. Иргэдээс санал хүсэлтийг нь авах, хүлээж авах, ингээд холбогдох ажлын хэсэгт мэдээлэл өгөх чиг үүрэг бүх ийм ажлын хэсэг лобби бүлэг албан ёсоор өнөөдөр байгуулагдж байгаа гэдгийг бас энд онцлон хэлье. За мөн чуулган завсарсны дараа манай 45 төлөөлөгч бүгд өөрсдийнхөө сонгогдсон тойргийн иргэдтэйгээ уулзаж 2040 Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг танилцуулах, за иргэдээс бас санал шүүмжлэлийг авч эргэх холбоотой ажиллана гэдгийг бас энд онцлж хэлье.